За сайн байцгаана уу. Ингээд одоо гарцаагүй баян, одоо баараггүй баян ерөөсөө энэ улсыг бол баян гэдэгтээ, чинээлэг улс гэдэгтээ хинч мархахгүй одоо Катар улсад ирсэн байна. Тэгээ маш ойлгомжтой. Ягаад баян байна гэвэл 3 сая хүн амтай. Тэгтээ бол яг Катар иргэд бол 300 мянга. Тэгээ 2 сая 700 нь бол гадны улсаас ирж энэ одоо ингээд ажил төрөл хийдэг, амьдэрдэг ийм хүмүүс байгаа. Тэгээд Катар улс бол үндсэндээ л 300 мянган хүн амтай. За тэгээд би ер нь энэ Арабын улсуудад ирэх болгондоо нэг юм машинтай, жолооч яваад байгаа. Тэгээ манай энэ амийн зохицуулаад байгаа юм шүү. Тэгээ манайхаа аминыг мэн одоо энэ доор гарч байгаа хаяг нь байгаа. Тэгээ энэ хаягаар нь бас манай аминыг дагаарай гэж та бүхнийг уриалж байна. За ингээд машин руу гарч ирлээ. Салам алейкум. And your name, sir? Fine. Yeah, and your name? Хаммел. Okay. За ингээд энэ машинтай одоо би нэг Тэмээний баяр гэж юм болдгийм байна л да. Маш тийм одоо чухал ач холбогдолтой энэ Арабын улсуудын ер нь бүх одоо орнуудын одоо ер нэг томчууд нь ирж ийн тэмээ шалгаруулт юм байна. Тэгээ тэр тэмээг бол хооронд нь уралдуулж муралдуулахгүй тийм гоо зүй тэмцээн юм байна. Тэгээ төрүүлсэн тэмээнийхэн шагнал нь айгүй өндөр байдаг гэж шүү. За тэгээд манай энэ хамт явж байгаа бороо бол нэг энэ Катар иргэний жолооч юм байгаа. Тэгээд би ч одоо яг ямар хүмүүнтэй холбогдсон нь бол мэдэхгүй байна. Амийн мэдж байгаа. Тэгээд жолооч нь бол ингээд намайг тэмээ рүү авч явах юм аа. And where are you from, sir? Pakistan. Pakistan. Oh, салам алейкум. Ташаккур. Пакистан хүн юм байна. Тэгээд их сайхан хүмүүс байдаг. Тэгээ ер нь бол одоо энд байгаа 3 сая хүний 2 сая 700 одоо энд ингээд явж шít. Тэгээ ер нь бол Катар хүнтэй бол баг таарахгүй юм билэ. Одоо ингээд энүүгээр хот мотор нь явхад бол одоо амин надад тэгж хэлсэн. Тэгээд бол би ямар ч нэг Катар хүнтэй болоос уулзаж хоол энэ төр идэх юм байгаамаа. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. Тэгээд ер нь энэ Арабын улсуудыг ажиллахаар ингээд ер нь нийтдээ дандаа юм цагаан цавир өнгийн юм байшингууд айгүй их барьж байгааз. Тэгээд ерөнхийдөө ингээд газар ингээд харахаар бол ийм цавир илстэй юм байна. Ямар ч сан Катарын энэ одоо бол ер нь нэг хотынхоо зах руу бол ороод ирж байгаа нь ойлгомжтой л да. Яагад бол тэр тэмээ мэмэний байр чи мэдээж хотоосоо гадуур байж таарна. Тэгээд ерөнхийдөө энэ газар нутгийн тогтцыг хараараа ийм цагаан. Тэгээд энэ барилгууд нь ч нэг ийм цагаан. За тэгээд хувцалтууд нь ч ийм цагаан. Ийм бас байна. За Тэмээний баяр дээр очихын өмнө энэ Катар айлаар нэг ороод гарч байгаа юм байна. Hello, can you introduce yourself, sir? Alhamdulillah. Yeah, and your name, sir? Your name? My name Thani Muhammad Al-Medadi. Thani Muhammad Al-Medadi тэгээд Катар хүн байгаа. Тэгээд англи хэлээр бол thank you so much. Шукран. Afwan. Yeah. Англи хэлээр бол ерөнхийдөө маш тааруухан баг ярьдгүү гэж юм. Тэгээд бол намайг бас энэ замаараа ингээд цай уугаад гараа гэд. Тэгээд жолооч нь төр зогсож байгаа юм байна. And have you ever been in Mongolia, sir? No. Never. No. Okay. I'm inviting you to Mongolia. Maybe this year, next year. Inshallah. Yeah. За Монголд бол ирж байгаагүй хүү юм байна. За тэгээд нэг цай унд уучгаад тэгээд Тэмээнийхээ баяр руу хөдлөнө. Ингээл ийм гэрийн үйлчлэг шинжтэй байдаг юм биш үү? Энэ нь ингээл цаймаа кофе ундгалчаал явгинкүүд нь яваад тэгээд бас юу яадаг юм бэ? Одоо ингээд зогсоод байгааз. Тэгээ энэ доор байгаа конопор дарангууд хүрээд ирдэг. За бас ийм байдаг юм байна. За тэгээд ийм идэх юмар дайлж чинь тэгээд энд ерөөсөө тос ороогүй байдаг гинэ. No oil, not any oil. Огт тос ороогүй жигнэж хийсэн ингээд гэртээ гар аргаар хийсэн гэж тайлбарлаж байна. Ааха. За ингээд би нөгөө ах бит хоёр нөгөө ойлголцож чаддаггүй англиар тэгээд аминаар ингээд орчуулга хэлгээ байж байна. За тэгээ бит хоёр ингээд үе чам руу залгаж орчуулга хэлэх нь байна шүү. За. علشان يقول
اهتم فيك يعني علشانك انت انا اهتميت فيه عرفت؟ Аха. Одоо ингэх юм байна шүү дээ тийм ээ. Намайг буулгаж өгөөд тэгээд би буцахдаа энэ ах руу WhatsApp-аар бичингүүд буцаж ирээд авчих юм байна тий. Ach, dan Rubitschen, gedin tag, adlchen tag, der gedin tag, Iren. Аха. За. Окей. Ойлголоо. Тэгэхээр хэдэн цагт яана гэсэн үг үлээх үү? Би буцаж Яг одоо хэлээгүй байна. Ахын хэлээгүй байна. Ахын маргааш гадагшаа явна. Ахын маш их завгүйхэн байна. Маш их зав. Зөв ойлголоо хөө. Тэгээд би тэгвэл тэгээд тэр твэний баяр дээр сайхан байжий. За окей. За энд ингээ хүрээд ирж байна. Qatar Camel Festival гээд. За одоо ингээ дишээ эргээд орж байгаа юм шиг байна. Okay. Shukran sir. And 4 o'clock. Is your friend right? Okay. За ингээд юу яачиж байгаа юм байна? Okay. Тэгээд 4 цагт буцаад хүрээд ирнэ гэдэг чинь цаг 30 минутын дараа буцаад хүрээд ирнэ гэсэн үг. Тэгээд энэ дотор үйл ажиллагаар болж байгаа юм байна. Тэгээ манай Амины бол бас Арабтай дипломат харилцаа сайн биш. Одоо энэ ахмад настай Катар хүнээр ингээд жолооч болоочоо хийлгээд явж штэ. За дотгошоо ороод ирсэн байна. Тэгээ нэг бороотой болсон. And your name sir? Hi brother, how are you? Yeah, and your name? My name is Zakaria. Zakaria гэдэг. My name is Цэги гэдэг. Welcome to Qatar Camel Festival. Thank you so much. Шукран. Тэгээ энэ тэмцээнийг ерөнхийдөө бас нөгөө зохион байгуулж байгаа менежер маягийн хүн юм байна л да. Тэгээд тэмцээн байна эн чинь ингэж явагдаад яг дөнгөж дуусчаад байж байгаа юм байна. Brother, which camel is the winner? The winner is the one at the center. You see here, there is a logo written on it, first place at the center. Yeah, this one. It's for the owner. His name is Al-Sharafi. Sharafi. Yes. And what is the award winner? What's the what? Award. Award is Range Rover. You see, there is 5 Range Rovers here. So Range Rover and Golden Sword. Golden Sword. Yeah, Golden Sword. Yeah. Oh wow. Yes. And how about the second one? The second one BMW X7. BMW. Yeah, the third one BMW X5. Yeah, and the fourth place 100,000. And can you explain how do they win? What is the reason? Can you explain this camel? Yeah, I'm not. I don't have much experience like the judge, but there is some. They look to the head, to the neck, more tall, more better, and to the. You see that one hump on the back, we call it Sanam. This one more bigger, more beautiful, more it's come to the back. It's beautiful. Bone are more bigger bones. It's more better. Yeah. Тэгээд эхний одоо байрны шагналын тэр Range Rover зогсож ш. За эн чинь баг нэг $150,000 байх баха. Тэгээд энэ нийтдээ түрүүн би бас Аминаар тайлбарлуулсан айгүй олон машин багаз 21 хоногийн турш үргэлжлээд тэгээд 56 машин ийм одоо эцдүүдний шагналт нь гардуулт юм байна. Тэгээ нийт төсөв нь бол ерөнхийдөө нэг $5 сая багтдаг. За ийм тэмцээн 21 хоног яваад тэгээд хамгийн сүүлчийн өдөр нь би ирсэн боловч жоохон оройтод ирсэн юм байна. Яг нөгөө шалгаруулалт нь дуусчаад байж байгаа юм байна. За тэгээд манай монголчин бол бас бүр том одоо улсын наадам гэхээс илүү зүгээр аймгийн бас нэрээ наадам маадамчин бол бас энэ зэргийн машинуудыг бас нөгөө шагналт байнд өгдөг шүү тийм ээ. Морь зөр бүх төрүүлсэн бүх мөхтөө. Тэгээд энэ ч бас тэгээд яг ийм адилхан л ёс байна л да. Бид нар морио дээдэлдэг бол Арабын улсууд бол тэмээгээ маш одоо дээдэлж өндөр ийм бай шагналтай тэмцээнүүд зохион байгуулдаг. First line. VIP. Yeah. And the space for spectators. За тэгээд нэг ийм бороотой болцсон сайхан кофе уугаад энэ дотор нь сууж байна. Тэгээд би бас нэг зүйл асуух гэдэг. My friend, do you know the Qatar passport? How many countries do no visa? Without visa, we can travel to 111 country. 111. Yeah. And most of the countries, when you reach the airport, you can have visa direct.
Yeah. Almost every country pro. Yes, the most expensive camel here at all Gulf, they call it Khazama. Yeah, you can. How much the most valuable It's camel? 70 million Saudi riyal. It's around 70. Yeah, it's around maybe 29 or 30 million dollar. Yes, Wow. this is most expensive Khazama. Hey, shukran habibi. You're welcome, brother. You're Yeah. welcome. You're Shukran. welcome. За ингээд одоо манай нөгөө за одоо жолооч гэж хэлэх нь хашаа нөгөө машин маань ирэхэд 30 минут дутуу байна. Тэгээд би бас энэ гадаах орчныг нь сонирхож тойрч ингэж үзье гэж бодлоо. 30 минутанд амжаад. За тэгээд мэдээж надтай хамт бол дэлхийн 60 улсын брендийг яг аль бие усны эрхтэйгээр нь худалдан авах боломжтой PC Mall дэлгүүр маань ер нь бол сурталчилгаа хэрэггүй. Тэгээд Монгол улсын 19 аймаг Улаанбаатар хотод салбартай. За ингээд PC Mall маань хамт байна. За ингээд гадуур тэмээнүүд маань бол ингээд тэмцээнд орсон тэмээнүүд маань байр эзлэг үед нь ингээд байж ах шиг байна л да. Тэгээд энэ ийм юм байна. Одоо ингээд монголчин бас нэг ингээд морь үйдэг яг морины нөгөө эздүүд чинь нэг морио ингээд нэг яадаг хүн байдаг шүү дээ уяач нартай тий. За яг тэрэн шиг бол ингээд энэ гадаадууд ерөнхийдөө энэ where are you from sir? Yeah, you. I am from Bangladesh. Bangladesh. Yeah, салам алейкум. Тий, Бангла хүн байна. Тэгээ энэ хэд дээр бол ингээд тэмээгээ арчлуулж байгаа юм л да. Тэгээд ийм юм байна. Би Катарыг ер нь амар халуун гэж боддог байсан чинь яг энэ өвлийн үйлрэлт нь бол үргэлж сэрүүх юм байна. Амар салхитай бүр нүд улаагаад тэгээд би бүр энэ хувцаа ингэж давхарж өмсөж шít. Чирэг Монгол борооч байхаа болжтэй. За тэгээд монголчин нэг юу яадаг штэ ингээд наадан маадан болохоор нэг эн тэндээс ингээд аймагуудаас ирээд нэг эн тэнд нэг майхан заахан гэр мөрөө бариад нэг гал болоод буучдаг штэ тий. Тэр шиг энд бас тийм юм байдгийн байна л да. Одоо энэ ингээд энэ майхан энэ сая нөгөө тэр дотор байсан менежер залуу бол энэ Сауди Араб бах гэж надад тайлбарлсан. Тэгээ энд ингээд нөгөө тэмцээнд оролцсон тэмээнүүд. Тэгээ манайхан бол энэ чинь ийм майхан да. За ингээд энэс цаашаа бол ингээд гал битүүн майхан байна энэ цаашаага. Тэгээд ер нь бол ингээд юу л да. Одоо энэ Катар улсын түүх байдаг. Тэгээд энэ галын маань энэ чи бас юу гэдэг юм бэ штэ. Зөвхөн энэ яг малчид биш ийм юм зам бас зарж байгаа хүмүүс байна. Ийм уяа муя байгаа байхгүй юу? Тэмээ хөдлөх зөвлөлтөд. Салам алейкум. Даач гол нь юу юм бэ? Огт ерөөсөө англиар ярихгүй юм байна. Түүнээс шал уул ингээд нэг асуумаар байгаа юм л да. Энд бол ийм байна. Тэмээгээ авчирсан малчидч байна. Бас яг ингээд нэг худалдаа 8 хийгээ явчихдаг штэ нэг фестивалуудаар. Наатан матмаар тийм хүмүүс бас энэ чи айгүйх байрсан байгааг би сая анзаарлаа л да. За тэгээ ер нь бол ингээд энэ Катар улс бол биш үү те. Анх ер нь бол ийм загас магас тижээж загас магас далаагаас барьж зардаг. За тэгээд совд муудаа гол мөнгө олтын юм нь ийм л улс байсан 1940 оны үед. Тэгээд дараа нь Япон хиймэл совд гэж юм хийгээд за тэгээд тэрнээс болж бол бүр эдийн засаг нам дампуураад ер нь бол арабууд яг ийм майханд амьдардаг байсан хүмүүс баггүй юу. Тэгээ маш их нөгөө байгалийн газрын тос олдоод тэгэнгүүтээ эн чинь нөгөө хаан засаглалтаа ус болохоор нөгөө янз бүрийн эсэргүүцэл мөцлийг бол ерөөсөө нам дардаг. Тэгээд бол энэ байгалийн баялагаа тултал нь ашиглаад одоо ингээд нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн орлогоороо дэлхийд бол хамгийн өндөр Люксембург Катар 2-1-2-т орж явдаг. За ийм бол улс бол болсон юм аа. Миний тэгээд нөгөө ураана ашиглая, байгалийн ховор элементээ ашиглая гэдэг ингээд өрөөлөд байдаг нь юу вэ гэхээр одоо Монгол улс чинь ингээд нүүрснээс хамааралтай 90% эдийн засаг нь. Тэгээ нүүрс нэг одоо энэ дэлхийн нөхцөл байдал живгүй байна шүү дээ. Ингээл нэг хятад авахаа болоход л бид нар яг 2000 оны ихэн 1990 онлог яг буцаж очих гээд байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас бол одоо энэ байгалийн баялагтай бол тэрийг тултал нь ашиглаад ингээд цөөхөн амт ус бол хөгжтiin байх гэдгийг бол ойлгочод байгаа юм л да. Тэгээ энд яг тийм байна. Ингээд тэмээний нөгөө нэмнэ гэх юм уу одоо тий зарж штэ энэ чи. Тэгээ ерөөсөө яг энэ фестивалаа дагаал ийм бахан 8-нууд бас гараад ирсэн байгаа юм байна шүү. Энд бол ингээд дандаа ийм чанга уяанууд байна. За эн чинь бол нэг тэмээн дээр авч яваад идэх юм да. Энийг би чинь яг тэмээтэй нөгөө улсуудад харж ирсэн. Тэр байх шиг байна.
За гих мэтчлийн ингээд салам алейкум. Do you speak English, my friend? Yeah. Where are you from? Saudi Arabia. You come in the festival, Camel Festival. Yes, only this thing. All this thing. Are you from Saudi Arabia? Yes. Oh, very nice to meet you. I'm from Mongolia. Mongolia. Yeah. Oh, welcome. Yeah. When will you come back to Saudi Arabia? I am. Yeah. When will you come back to Saudi Arabia? Or You? I am 20 days. 20 days. After 20 days. Come to Saudi Arabia. Saudi Arabia. Yes. Shukran, Habibi. Welcome to Saudi Arabia. You, Yeah. You will come Saudi Arabia after year. After year. Yes. Yes. Yeah. I know Saudi Arabia. Very nice. In Saudi Arabia have a festival big Oh. for camel. Oh. Yes, same this, but for big. Oh. Yes, 1 month. 1 month. Every camel. Oh. White, blue, white, black, Oh. red. For all camel. Okay. Yes, you coming here, Yeah. Saudi Arabia. Shukran, Habibi. What's your name? My name is Chege. Okay, welcome. Yeah. Welcome. I love Saudi Arabia. Welcome. Yeah. Shukran. За тийм байна. Сауди Арабиас ирээд бас 8 хийж байгаа хүн байна шүү. За ах маань бол өстой яг цагтаа ирж шүү. Салам алейкум. It's very nice. Finish now. Yeah, finish. Very nice. Shukran. За ингэж хөдөлж байна. Ах одоо намайг энийг найзандаа дагуулж ирж байгаа юм байна л да. Нөгөө бас мал аж ахуйтай юм шиг байна. Тэгээд гэрлүүн оронгууд ийм шууд ном ногоон орчин болчихж шít. Энэ тэмдгүүн тарилцсан байгааз. За ийм юм байна. Сая Аминараа ярьж тайлбарлууллаа. Бид хоёр сайн ойлголцохгүй байгаа. Энэ ахын энэ найзынх нь фармер юм байна. Ферм. Тэгээд ингээд харвал биш үү? Одоо ийм нөгөө зочныг эргэж ерөөсө дандаа нараа байлуудад байгаа байхгүй. Ингээд цаймаа яг уугаа зочин хүлээж авдаг. Тэгэнгүүт энд биш үү? Одоо энэ ингээд ажилтнууд нь салам алейкум. Тэгэнгүүт энд хараа ийм зүлэг ургуулсан биш үү? Одоо энэ чинь ингээд айгүй илсэн цөлөрхөх газар шүү дээ. Тэгэнгүүт ийм гоё зүлэг ургуулад тэгээд өөрөө бол энэ чинь амьдртгүй юм байна. Нөгөө найз нь зүгээр энэ фермийн ирж үзүүлж байгаа юм байна шүү. За энд ингээд энэ шуунууд байна шүү дээ, тий. Тэгэнгүүтээ энэ чинь ийм хараа янзаг байна шүү дээ. Янзаг тэжээд юм байна. Хүүе энэ бүр юу яатсан юм шүү. Хүнээ сайхан байлаад нааш ирэх гээд тах шиг байх юм. Ийм нэг сонин давжаа ямаа байна. Энэ ямар үйлдвэрх юм бол бишиг бол биш байгаа байхгүй юу? Тэгээд ийм давжаа биштэй. Ийм айгүй бүдүүн махны зориулттай юм шиг байна л да. За энэс чинь цагаан тогс гэдэг идэг үлээ. Йоо. Энэ л бол нэрээс та янз баг амтны үрэл юм шүү. Би шуу сайн мэдэхгүй юм л да. Энэ одоо бас юу гэдэг шуу гэдэг үлээ те. Нэрийг мэддгүүдэн доор комментээр биччихээрэй. Тэгээд энэ шуунуудыг болохоор ингээд зүгээр үржүүлж тижээдх юм байна зүг үү? Янз амтныг. Тий. За ойлголоо. Одоо тэмцээн дуснаа тэмцээгээс гарсан уу? Тэмцээнээс гараад харин нэг найзындаа дагуулад ирсэн. Тэгээд энэ чинь ингээд тогос могос ерөөсөө янзаг манзаг хүртэл байгаа байхгүй юу? Бууг мог. Надад зүгээр энэ хувхны форм яг туслан шиг. Харин тийм юм байна те. Тэ зарах марах байхгүй. Зарахгүй зүгээр хобби маягаар тижээдэг гэсэн үг юм байна шүү дээ те. Тий. За. Надад энийг досад даран хурам явна. За окей ойлголоо. Хурам бол надад юуны хаан хугийн бас хамаатан хүн. За. Ороод гарны эзтэй те хөрөмлөн. Тэгэхгүй бол удуулаас юмгүй шүү дээ. Яг одоо эхэлж байна. За ойлголоо. За тэгээд энд биш дээ ийм баахан яг л амтны үрэлэн шиг юм байна. Сая тэгээд Аминаар тайлбарлуулаад сонсчлоо. Тэгээд энэний дараа нэг хөрөмлөө явна гин ямар санаа завмаар юм бэ? Хайлах хөрөмлөө орно гэхлээр салам алейкум.
За энд ингээд бас мордууд нь байгаа юм байна. Сайхан өндөр дүүхэлсэн мордууд байна. Тэгвэл бол энэ төсвөрлөх чадрын хувьд бол хамгийн амар нь Монгол морь юм билээ. Ерөөсөө манай эзэн хааны үед бол манай эзэн хадууд чи энэ хүртэл бас ирж ирсэн шүү дээ. Тэгээ ерөөсөө Монгол морины тэр дөрвөн үлрэл тэсгэм хүйтэн аимшигтай халбан төсвөрлөх чадвар бол бас манай дэлхийн талыг эзэлсэн түүхэд бол их чухал үүрэг нөлөөтэй байсан юм билээ. За фармеризм байна. Фармараа нэг эргээд ирж байгаа юм байна. Тэгээд хоол эдийг нэ. Салам алейкум sir. Can you introduce yourself? Your name? Hassan. Hassan. Very nice to meet you. Nice to meet you too. Yeah, thank you for your hospitality. It's very nice place. Thank you very much. Yeah. Thank you. You're welcome in that Yeah. farm. Шукран. Yeah, Al-Maha farm. За энэ ах надаа бас өөрийнхөө гэртээ байдаг нэг юм дэлхийд бараг ганцхан байгаа гинэ. Ийм машиныг танилцуулж байна. Is this also BMW? This Audi Audi. engine Yeah, and the body is Italian. Italian. How much is this car here? What is How much is it around? Money? Yeah, money. this? Nothing. If you wanted maybe too much million. Oh, I too don't know much what it is. million. Yeah, Oh, But not in the market. You can put the number for yeah. that. It's only specific, special. Yeah, special that. Okay. Who's need the car will he can buy it. And approximately how much US dollar? What do you think? Approximately. Wow. I can't. Yeah. You cannot put the number. You cannot. Okay. Because this car Yeah. is signed was designer of the car signed in this car. If you see one car outside with this car only one. In the world the designer signed it in the car here. Oh. He signed it. Is this also your car? Yes, this is mine. Wow. I have Oh, you have two special car. two special car. Wow. If anybody see the car he wanted, he come in my home. Is it 100% engine is okay, good. Yeah. You can drive it. Oh. Anyway, you can drive it. Not this. Wow. The car is specialist. Wow. And the engine is new. Not maybe the kilometer maybe is 5,000 like this. Oh. Nothing driving. Oh, wow. And 15 years, it's okay. Манайхан сая энд ингээд зурагт үзэж хагаад гинт бүгд пижигнээд гарсан байхгүй юу? Тэгсэн ингээд залбирлаа үлдчихэж байгаа юм байна. Тэгээ ингээд хүүхдүүдтэйгээ за мөн ажилтнууд нь бас байх шиг байна. Тэгээд ингээд яг л энэ залбирдаг цагтаа бол яг л залбирдаг. За ийм нэг бас соёлыг бол би энэ Араби улсуудаар яваад их анзаарч харж байна. Энэ хитэгээд айгүй гоё юм их богино хугацаанд хүнд тийм халуун дулаан нэг тийм мэдрэмж өгчдөг бас ийм хүмүүс юм биш та одоо яг миний нэрсэн хүмүүс ингээд одоо бол би яг ингээд гэртээ байгаа юм шиг амар гоё тогтоо байгаа байхгүй. Тэгэл жоохон байж байгаа л нөгөө гэрийн үйлчлэгчнэр нь юу аваад ирнэ. Ингээл уух юм, идэх юм аваад ирнэ. Даадаа сайхан хоол идэж байна оройны. Тэстэ сайхан өргөн дэлгэр. That's a fresh for farm. Сайхан fresh for farm. Яа. Фармын шинэ юу шүүл гэж хэлж байна. Тод шиг сайхан найрсан хүмүүс юм аа. За тэгээд хоолоо сайхан ингээд гараараа бариад идчихнэ. Шууд одоо би чи шукран. Гараараа бариад идчихнэ. За тэгээд янзын байна. And shukran sir. Afwan. Yeah. Afwan. Welcome to my country, to Mongolia. I really appreciate you, your hospital. See you. Yeah, see you. Bye. За ингээд ах маань намайг зам дээр буулгаад тэгээ энд одоо нөгөө жолооч маань ирсэн байгаа. Тэгээ би одоо жолоочтойгоо суугаад буудлын руугаа явж байна. За ингээд маргааш бүгдээрээ уулзцаая. За тэгээд Катар улсын Доха хотын маань бол хотыг бол харж бол хамгийн гоё вью бол энгээд энд намайг авчирлаа л та. Тэгээд энэ Катарын төр засаг бол бас айгүй ухаантай юм билээ. Ингэж байгаа байхгүй. Одоо энэ байгалийн хий нефтээр л ерөөсөө ийм болсон улс шүү дээ. Тэгээд энэ байгалийн хий нефт бол шавхагдана. За тийм учраас бол ингээд хойч үедээ бол ингээд нөгөө байгалийн шавхагддаг нөөц биш мэдлэг боловсрол инновац технологиг үлдээнэ гэд мэдлэг суурилсан эдийн засаг гэдэг имийг бол
төр засаг нь одоо дараагийнхаа бодлогыг баримтлаад явж байгаа. Тэгээ намайг бас өмнө нь Эмират улсад очиход бас яг л тийм бодлого баримталдаг байсан. Тэгээ эн чинь бол байгалийн баялгаа тултал нь ашиглаж байгаа байхгүй. Хэрвээ эдгээр ингэж ашиглаагүй байсан бол одоо энэ Эмират, Кувейт, эдгээр чинь цэвэр усч байхгүй шүү дээ. Тэгээ энийг ашиглаж нөгөө мөнгөтэй байгаа учраас ингээд дэлхийд амар хүчтэй эдийн засгтай юм уус ингээд босоод ирж байгаа байхгүй юу. За өглөөний мэд хүргэе. Намайг дахиад одоо бас машин авч байгаа. Ер нь бол энэ Араби улсуудаар машин жолооч болоочтой яваа сурлаа шүү. Тэгээд одоо яах чинь гэхлээр ер нь би энэ Араби улсуудад очисон улс болгондоо зүгээр юм зочны гэрлүү ороод яваад байсан шүү дээ тий. Яг одоо би ингээд Катарын тэр нөгөө зочны гэрн биш яг амьдэрдэг гэрлүү орох нэг айл руу очих гэж байгаа юм. Тэгээд бас ингээд жолоочоо явуулсан байгаа. Тэгээд салам алейкум. Alaikum salam. Yeah. Yeah. Good. Where are you from, sir? India. India. Wow. Very nice to meet you. India. Oh. And the Mongolia. Huh? Yeah, Mongolia. Good. I am come Mongolia. Oh, yes. Welcome. 5 years I come. 5 years. Oh, wow. I am old man. Oh. Okay. За тэгэхээр ер нь нэг энэ Катар хүмүүсийн нэг юм амьдралын хөвшил харагдаж байна те. Ер нь ингээ гэртээ бол үйлчлүүлэгч нартай тэгээд жолоочтой. За тийм би yes let's go here. Иймэрхүү бол бас байдаг юм байна. Тэгээ одоо яг яаж амьдэрдэг тэр зочны гэр биш жинхэнэ айл руу орж үзнэ. За ингээд айлтаа хүрээд ирлээ. Гадаа эхлээд майханд өгтөж байгаа юм байна. Тэгээд энэ гурван залуу байна. And can you introduce yourself please? Yes, هلا مرحبا أهلا وسهلا في قطر مرحبا. Your name sir? ناصر. Nasser. Yeah, Nasser. He is Nasser Al Marri, Qatari, and this is Muhammad Suhail. I'm with him, and we are from long time friends. Yes. And you? My name is Ali. Ali. Yes. Okay. شكرا حبيبيس. شكرا. Please welcome. За ингээд эхлээд энэ бол зочны гэртээ хүмүүсээ хүлээж авдаг юм билээ. Тэгээд гэрлүү нь бол байж байгаад орно. Dubai. The first one is from Qatar. Qatar. This one is from Qatar. This one. Winning. Энэ бас нөгөө өчигдрийн тэмээний гоо сайхнаас гадны муралтуулдаг тэмцээн байд юм билээ. Тэгээд робот суулгацсан байгаа үстэй. Тэгээ Катар тэмээ төрүүлж байгаа гинэ. За сайхан тэгэл нөгөө цайгаа уугаал ингээд сууж чинь. Тэгээд гэрт нь орох тухай сая би ярьлаа. Тэгээд ямар ч байсан гэртээ байгаа нөгөө эмэгтэй хүмүүсээ эхлээд гаргах шаардлагатай байгаа юм байна. Энд чинь нөгөө энэ шашны ёсонд бол болохгүй шүү дээ. Эмэгтэй үнэ камер барьж болохгүй, гар барьж болохгүй. Тэгээд ямар ч байсан асуугаад мань хүн зохицуулах гал байх шиг байна. How old is he? Right? 2 years. 2 years. Wow. You look strong guy. Strong guy. Sheikh Nasser. Sheikh Nasser. Yeah. Salam alaikum. Salam. Хөрхи буумо барьцээ. You have a gun? Yeah, hala. شوف الخير بس. Oh. Yeah, hala. Буумуутай. كيف الحال؟ Им хөрхөөхт орж ирж штэ. Hala. За ингээд гэрлүү нь орох гэж байна. Тэгээд энэ манай хүний машин байна штэ 600. Is this new one? Yes, that's the new model. With plastic, new one. That's the new one. In this year. Okay, Lexus 600. Good options. За ингээд which one is your house? This one or this one? البيتكم هذا صح؟ هذا المتجابر هذا البيت كل هذا البيت. أي this is the sitting. Yes, шукран. Хай. За тэгээд ер нь бол энэ шашны хүмүүст бол гэр дотроо оруулдаггүй. Ерөөсөө зочны гэртээ оруулдаг. Тэгээд маш одоо ховор тохиолдлоор ингээд гэртээ оруулж байгаа бол хүндэтгэл юм байгаа шүү гэдэг байдлаар бас тайлбарлаж байна. За ингээд гэрлүүн бүгдээрээ орцгоё. This is the sitting area for the guests. Sitting area. You want to Yeah. see this? Yeah. بشوف هذا.
За ингээд sitting area руу орж байна. Окей. За тэгээд гэр дотроо бол бас яг ийм зочин хүлээж авдаг хэсэг байдаг. Majlis гэж нэрлэдэг. Majlis. Yeah, this is called as Majlis. Majlis. More people. За. Гişиг орж ирж байна. Оо. Энд бас шонхор байна шүү дээ. Энд нэр энэ шонхрыг их дээдэлж үтдэг хүмүүс байгаа юм да. Шонхор төстөө нуусгүй. Ийм хүмүүс байгаа. I have a question. And how many workers work in his house? How many workers? كم العمال عندك سووا داخل البيت؟ الله أعلم. 7 people. 7. The cookers, The cooker, the housekeeper. drivers, the housekeeping. Oh, Callers, they have. maybe driver. Yeah, maybe a driver. But Okay, maybe, 7 with the workers. driver, maybe 11 people. 11. The driver. Oh, Right. wow. For the kitchen, Yeah. they have 2. For Yeah. the making tea, they Yeah. have 3. The 3 drivers, and taking care of the place, Oh. they have 2. Oh, This is separate. This is only the guys. separate. Separate. Oh, Inside in the home, they have housemaids also. oh. Yes. За ингээд хотолтойгоо орчдөг юм болоо яадаг юм бол. Окей. الضيوف اجتماع رسمي ضيوف جايين هنا. This is for the special guest. Okay. Dining area also. So Mhm. they just Dining sit and they area. eat there also. Yes. You can go Okay. inside. Living room. Yeah. Okay. خليني اشرح. Yes. نجا ها. بول اودو الينكر مختار زوجين اند اوچخ بولن Аа. مختار بول نغو قصر اوچخ بولن За ойлголоо. زوخن مختار خمس اسوا خم كربول خمات نوت خم بول اوكي اختار بول تر ساي بيسن قصر Энэ ийм юм биш үү тэгвэл эмэгтэйчүүд нь энэчнээ цугладаг юм биш үү нэг ийм цугладаг зочны юу тэгээ эрчүүд нь бол гадаанаа цугладаг бас гэр бүл нь бол энэчнээ хоололдог юм биш үү ойлголоо Also the sitting area. Sitting area. Yes. За нэг давхартай бол ийм юутай байдаг байх нь ш. Тэгээд зуны цагт бол халуун байдаг учраас эконо ажилуулад энчнээ байдаг. Өвөл сэрүүхэн болцдог учраас саяны гадаана майханд ингээд байдаг юм байна. За Катар эл иймэрхүү эхэлж байна. And the bedrooms, the 2 bedrooms are the behind. Yeah. And all the up bedrooms are up area because Second. the second floor. Okay. So they're just sitting there inside. So like this, they have a big house. Everyone in Qatar, they have a big house. Yeah. With the more rooms, the bedrooms, the living areas, the kitchens. Yeah. So, Now I'm understanding. Second is woman's. yeah, the second is like. So not allowed the camera, right? Yes, not allowed. Okay, to I'm the understanding the culture. Yeah. Yes. Шукран. Thank you. За тэгээ хоёр давхарт нь бол нөгөө المجلس الخارجي حق اودو بدنا قدني تشني بس خسك يون за قدني خلاص هاي خاص للحريم برا في الوقت الشتوي. تمام اول بالخار بدنا طريق اشغلتك ترخصك اوليخ كيسن دولار ندرود За ойлголоо. Tamam. За энэ болохоор бас ингээд Especially for the women's here. окей. Yeah. За энэ бол See the design always. for women's design. За. Энд чинь бол ингээ эмэгтэйчүүд нь цуглаад байж идэг байх нэ. اودو ان اجخو تمنينر ناصر ان جاخن خوبول ناصرين اخ اجخو اخني فوقيسن ترنينر ادلخن ناصر باسكيج За. ارابود دندا اجخو او نر ادلخن За ачхүү өвөө нэрээ. بدل تيشان مني خوخد مني او ادلخن نر ياك بدنا ارابود انشق ان ما غالي فجيد За ойлголоо. Харин тий Насир гэдэг хэрэг би бас гайхагдсан байхгүй яг адилхан нэртэй юм байна гэдэг. How much is the house workers the salary? Per month I think. For example, cookers, drivers. كم راتب الطباخ والدرايفر والهاوس شغال البيت؟
كم ايش؟ الراتب الراتب تختلف يعتمدون على الخدمه على This is depend on the experience. Like sometime 1,500 if the driver is have. No, in the Qatar riyal. How much US dollar? 300 US dollar. And like for example sometime 4,500 also. Depend on the experience. Like the driver or the cooker have more experience, so they paid them more. If he is a new, so they paid them less. But they provide including 300. They're providing the rooms for the sleeping, the food, also the return ticket to their home, the medical. This is including like. So like they're providing these things also. Like they're taking care of them totally, and they're paying every month $300 also. Yes. And how much is revenue, average revenue in a month? His revenue? For Mr. Nasser, Yeah, Mr. Nasser. كم الأوسطا الفلوس يجي عشان أنت راتب ولا كيف هذا فلوس كم والله الأوسط؟ هذا ما في تحديد انا اشتغل اعمال حره يعني آه. مره يجي شيء مره ما يجي شيء صح مضبوط؟ This is like not like قل لي بعض الاسئله ما تليق عندنا يعني he will tell you. Yeah. أرابود أرلق تخا يرخ جاخن يرخو يختين أخ ناصر أخبل بزنس خيدك أدو بزنس خون كومبانتي أرلق زرمدا باق زرمدا إخ ينزبور يختيك أرلق أدو يك تخرسن أرلق جيج باقو يا باش بيسم خالدته Чи ингээд тайлбарлаад өгөөрэй. Ер нь бол бүхий л хүмүүс бол орлого бол энэ хүний хувийн мэдээлэл байдаг. Тэгтээ бол нөгөө айл ирсэн болохоор заавал энэ бичлэгэн дээр сонирхож асуусан юм аа гэд. Тэгээ боломжтой бол яг нэг дунджаар сард хэд байдаг гэдэг нэг баримжаа. Катар айл тийм ээ. Тэрийг сонирхоод байгаа. أخوي أبو راشد هو عم يسألك بشكل عام مثلا الأسرة القطرية المتوسطة قد إيه بيكون دخلها الوسطي؟ الوسطي والله من $5,000 وفوق نرجع خمجين باق أقل خمجين باق تقريبا $1 تواس ديش Нэг сарын орлого тий. أرون من $1 تي سارين أرلق آلن سارين أرلق قد بني متجاغا سارين $1 أرلق أرواس ديش هذا بودك ماما إيه أرون من $1 ديش Тэгээд энэ бол нөгөө бизнес эрхэлдэг Катар хүн ийм орлоготой байдаг тий. Яг ажил хийж амьдардаг Катар хүний орлого. نادزا بزنس بول انديس اندرشتي إيه بزنس خون بول شو بينقطع جرم من $1 سارين أرلقتي Okay. شكرا. They have different type of Yeah. businesses. So that's why the incoming is coming, more income is coming, Yeah. more income. Thank you, Mr. Nasser. Introduce your house. Tell him, please. I know the private, it's financial is private, but I ask every country because it's a content. Sorry. Okay. هو قول لي يعني الرواتب والفلوس هذا private يعني بس هو كله أي مكان. نعم. This is content. Understand me. سهل اقول لها За тэгээд буцаад зочны гэртээ орж ирлээ. Тэгээд саяны ах маань бол яг нэг их нэртэй гэж байна. Энэ цагаан хувцастай залуу маань бол дөрвөн их нэртэй гэж түрүү хэлсэн. Тэгээд одоо бас баталгаажуулж асууя. Can I ask you one question? I asked it already, but I'm confirming. How many wives do you have? Me? Yeah. Only 4. Only 4. Зөвхөн дөрөв их нэртэй гээд гэж байгаа. Yes, it's a culture, I know. 4 good is coming. Yeah. One this is not good. 4 coming good. Yeah. Okay, thank you. Welcome. За одоо сайхан гараа угаацсан хоол идэх чинь. Тэгээд энэ хоолны маань биш үү? Энэ мах нь тэмээний мах юм байна. Одоо анхны удаа би ийм тэмээний мах ингэж хийсэн хоол идэгч байна. Thank you for lunch. Shukran for lunch. Yeah. Especially from Mr. Nasser. Yeah. Shukran. За тэмээний мах ямар амттай байдгийг би одоо яг үндэ мэдэхгүй байна. Үхрийн мах шиг амттай юм байна. Is this also camel? Чөмхтэй юм ба штэ нөгөө. Үхрийн булууны чөмх шиг. За нэг юм сайхан. And that is right, the lady finger. Finger? Lady fingers. هذه باميه عربي بامي. It's Arabic. Oh. Нас арабын нэг юм байгаа маань. Яаж зэнгний сайхан хооллоод авах нэ. You need?
Энэ Яманы юу соус юм биш үү? Яманаас гаргаж авдаг гин. За. Ээзгийн шиг амттай шившиг нэг тийм ногоон өнгөтэй соус байна. За манай бородор ах маань машина сагаад нэг тийшээ. Front? Oh, okay, you front. You can come in front. Oh. You can make videos. Okay. За намайг урд суугаж ах шиг байна. Yeah. Шукран. Тэгээ энэ эдмэж гэсэн бас шинэ машинтай байхаар уутын авахгүй яваал байт юм байна те. Oh, $5,000. Yeah. Not $5,000. Oh. $1,500. $. Энд одоо энэ хурдны хэмжилт байгаа байхгүй юу? Тэгээд хурд хэтрүүлэх юм бол $1,500 гэдэг чинь бараг 5 сая төгрөгөөр торгодог. Амар юутай юм биш үү те? Чанга хөлтэй. Амир. Шах Амир. Аа. 44-тэй залуу одоо энэ улсыг удирдах байгаа, өв залгамжлан удирдах байгаа. За тэгээд юм хаан засагтай улсууд маань бол сонгуул гэж байхгүй, өв залгамжлнаа. За дахиад нэг айлдаа газардаж байна. За тэгэл ер нэг үүдэндээ юм зочин хүлээж авдаг. Гэртээ гаднаа нэг 300-тай, 600-тай тэгээд ажилчдтай иймэрхүү ер нь нэг амьдралын хвшил байгаад байна шүү те. Салам алейкум. За энэ бас яадаг гээл төрөөд ирвэ. Үүдэндээ сайхан илгаал төлцсөн. За манай ах бол влог үргэлжлүүлэг хийсээр л утсаа өрчихсэн л бас нэлээд төвтэй хөө юм аа. За салам алейкум. За тэгэл тийшээ орж суугаал. Цай уугаал ингэ суугаал идэх юм да. 1986. За энэ юм 1986 оны энэ айлын эзэн ундын байна л да. Is the motor is new? No. Can you open the All original. All original. Мотор зоторын солиогүй яг өөр нь байгаа гэж шүү дээ. 1986 оны Mercedes Benz байна. Энэ яаж гот юм бол моторыг харваа. Энэ моторын ажиллагаа амар энэ. Yeah, how many kilometers gone today? How 159. 159. 159 км, 59,000 км явсан ийм машин биш. Тэгээд өстой хобби юм да тий. Ингээ хоёулахнаа суучдаг. За нэг ийм айл дэрлээ. Тэгээ энэ айл нөгөө адуутай юм байна. Морийг харуулах гэдэг. За энэ мотор энэ төр бол бас өнгөлөг байна штэ. Original. Yes. Wow. Did not change. Бас л чанар юм а тий. Бенз бол 159,000 км гэдэг чинь 200,000 км явтал эвдэрэхгүй гэдэг шиг санаад байна шүү. Яа шукран хабиби. За тэгээ энэд бол ийм дугаараар их гангараад байгаа шүү. Хараа 50 80 88 99 5 энтер гэдэг машиныг харахаар тийм юм бэлээ. За энэ адууны зүчээ юм чи. Салам алейкум. Адууны зүчээ энтер бол баг айл шиг байгаа юм шүү. Ямар гоё цэвэрхэн юм бэ. Оо. Yeah. Showing. Face Arabic. Yeah. Different to the old horse. Yeah. Энэ юм байгаа байхгүй юу? Арабууд ингээд адууг бас уралдуулна. Тэгтээ ийм гоо зүүн талаас нь ингэж хөгжүүлдэг. Тэгээ энэ бол ингээд нэлээд хитэн. Тэгтээ энэ ямар гоё бас байдаг юм биш үү те? Энэ бол бүр сотос янзын бормор байна. Ой. Яа. За ингэж одоо яадаг юм бол та. This is the bigger one. Oh, bigger one. Yes. This one is. Тэг дүүхэлсэн гоё харагдчих шүү бас. Нэр бас айгүй згсэлтэй юм аа. За ингэж сургадаг юм шиг байна. طلع هذا. تمام. نعزان نجين إيش شغنال يلسن مش إيش شغنال يلسن يختي يقعدو تمثال دير بانشتي يقعدو بحقو. يختي إن قزر يا مرس بيسن شغنال أو زورلفتي. زوب. شغنال.
Тий. Одоо авах зарах биш. Хөдөлж авах зарах биш. Зүгээр шагнал гихтэй шагнал томстой. Тийм ээ. Тэмцээнд бэлдэж байгаа мөрдүүд байна те. Тий. За. Их мөнгөсөн. قول له والخيل الكبار Окей. المراكز Ойлголоо. Тэмцээнд бэлдэж байгаа юм байна те. Тий. امين والخيل الكبار Том багажтай хамгийн том тэд нар гэрлэх газарлуу явуулсан. Одоо ихтэй гэгдэх би энэ маглаар танаас чадахгүй гэхдээ тэр зорилготой бас явуулсан. Бас том бол тий. Тий. За. Инксэн. They have to do this. Yeah. If they are not, they will become lazy. Яа. Энэ тэгээ ийм юм биш ингээ мордуудаа сайхан нэртэй. Тэгээд энэ FL гэдэг нь фрилансер энтер гэсэн үг юм байна. 5 дахь өдөр амраан энтергээд те. Иймэрхүү юм хуваар мөвөрийг бас гаргачихсан юм байна. За. They become happy while they are doing these things. ما شاء الله تبارك الله بدا العرض. За бас л юу юм бэ нөө сүүл бүлөө өргөд янзын явдалтай юм биш тарай. Яа. Зэ. Бас яхахгүй гоё юм байна. Энэ хэлбэр галбэр төрх мөрх нь бол үнэхээр бас гоё юм байна. Их гоё өндөр сервитэй мөрдүүд байна шүү дээ. Энэ хараа. Одоо энд ингээд энэ хүн нэг юм үйлдэл хийнгүүд энэ ч ингэж хөдлөдөө шүү дээ. Ингэж сургадаг юм байна. За тэгээ ер нь бол Катарын томчууд байгалийн хишиг баялгаа хүртсэн улсын иргэд бол ингээд хобби ихтэй тийм ээ. Тэмээ, адуу, за машин тэрэг гээл хобби ихтэй. За тэгэл ерөнхийдөө нэг гэрийн үйлчлэгчтэй, жолоочтой, хидэн машинтай. За иймэрхүү бас гоё амьдралын хөвшил бол байдаг юм байна. Шукран мистер. Welcome. Yeah, now I figured out. They are very beautiful. Welcome. And every action looks the luxury. Welcome. За ингээд би буудлынхаа гадаа хүрээд ирлээ. Ингээ салам алейкум, шукран. За одоо маш их баярлалаа. Салам алейкум, шукран. Салам алейкум, шукран. Yes, and I really appreciate you. Thank you again. Thank you. Okay. Mashkoor. Okay. Goodbye. Goodbye. See you in Mongolia. See you. I will come to you. За тэгээд буудалтаа ороод ирлээ. Тэгээд Катар улсад бол би тэгээд нөгөө өндөр байшин барилга гээл нэг тийм юм үзэж ярьж явж ирэхнээс яг амьдрал дунд нь орё гэж их зорьсон. Тэгээ ер нь бол хангалттай орж чадлаа. Одоо үндсэн 2 айлаас гадна ч нөгөө амтнд хийж яадаг тэмээтэй адуутай гээд бараг 5 айлаар орлоо шүү дээ. Тэгээ нийтлэгээр нь нэг зүйлийг анзаарлаа те нэг юм ямар ч байсан нэг 6-7-8 ийм гэртээ ажилтнуудтай байд юм байна те. Хоолыг хийдэг, цайгийн чандаг, гэрийн цэвэрлдэг ингээд янз бүрийн аж ахуй ажил хийдэг. За ийм хүмүүстэй байд юм байна. Тэгээд энэ хүмүүс нь болохоор нэг $300 юм байна шүү дээ цалин нь те. Нэг сая төгрөгийн цалинтай. Тэгээ ингээд одоо энэ яг нөгөө жинхэнэ ядуурталтай гэдэг улсуудаас бол ирж ажилдаг. Монгол бол дундаж улс гэж би зөндөө тоо баримтаар хэлээд байгаа. Одоо $300 цалинтай тэгээд хоолунд амьдрах байр үнгүүгээд одоо ийшээ ирж айлын одоо ийм ажил хийх хүн Монголд байх уу гэдгийгээс та бүхэн маань ингээ зөв бодоод ойлгох чинь үз. За тэгээд энэ үнэхээр Катар улс бол тэгээ яахын аргагүй байгалийн баялгаа бол тултал нь ашиглаж байгаа улс. Тэгээ эн чинь нөгөө ардчлал хүний эрх мэрх сонгуул Монгол гэж юм байхгүй болохоор ч нөгөө хаана нь шууд шийдэл газрын тосоо олборлно, байгалийн хийгээ олборлно, тийшээ зарна, ийшээ зарна, ингэн тэгнгээ шууд шийдээд явж байгаа байхгүй. Эсрэг юм ярих юм бол тэгэл шууд шорон руу явна шүү дээ. Чи чинь нөгөө хаан засаглалтай улсад. За ийм байна. За хоёр дахь нь болохоор эн чинь нэг тийм айгу ухаалаг хаантай улс байж таарж байгаа байхгүй. Одоо би ингээд бас Арабын нэлээд хэд улсуудаар явлаа. Яг л ийм бас хаан засаглалтай мөртлөө ингээд буруу бодлогоор явцнууд нь бол бас айгу ядууралтай байдгийг бол бас ингээд олж харлаа. Дээр нь бид нар хэвлэл мэдээлэлээс ч гэсэн зөндөө ингээд Арабын бас хэцүү улсуудыг харж идэг тий. Тэгээ энэ бол одоо яг азар ямар хүн хаан болоод ямар хүн нь бодлогоо эргэжүүлээд ингээ явна. Тэгээ тэр нь бол ингээд хожсон одоо яахын аргагүй үнэхээр одоо юу амьдэрдэг юм бэ тий. Энэ чинэлэг одоо баян амьдэрдэг бол
ийм хүмүүс байна. Тэгээд их зочломтгой ч юм те. Тэгээд нэг гертэн зочин ирлээ бол тулд нь ингээл гоё сэтгэл өндөр гаргая л гэж боддог. За ийм бас соёлтой хүмүүс юм байна. Тэгээд за энэ бүх одоо Катар дахь үйл ажиллагааг зохион байгуулж одоо менежер хийсэн гэдэг юм уу те. Ингээд Аминд одоо маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ дараагийн улсад уулзцаая.